Монгол улсад одоо сувилагч мэргэжилтэн бол маш дутагдaltaй байгаа талаар бол олон одоо их сурвалжаас яригдаж үйл ажиллагаан дээр ч энэ маань бас харагдаж байгаа. Тийм учраас бид энэхүү сувилагчийн одоо дутагдaltaй байгаа байдлыг одоо өөрчлөх зорилгоор энэ нэгийг харьцах 2 гэдэг үйл ажиллагааг эхлүүлж байгаа. Тэгэхээр өнөөдөр манай эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ажиллаж байгаа сувилагчийн харьцаа нэг эмчид нэгийг харьцах 1.2 гэсэн ийм харьцаатай байгаа бол энийг 5 жилийн хугацаанд бид нэгийг харьцах 2 гэдэг одоо ийм харьцаатай болгож нэмэгдүүлэх ийм зорилгыг тавьж байна. Тэгэхээр энэ зорилгынхаа хүрээнд үндсэндээ бол одоо 3 том үйл ажиллагаа зохион байгуулахаар бид нар төлөвлөн ажиллаж байна. За үүний нэгдүгээрт нь бол үндсэн мэрэгчээ сувилагч мэрэгчдэрээ мэрэгсэн боловч одоо эрүүл мэндийн салбарт ажиллахгүй өөр ажил эрхэлж байгаа мэрэгчлээсээ холдсон за мөн одоо лицензийн хугацаа дууссан 10 гаруй мянган одоо сувилагч байгааг тодорхой судалгаануудаар гаргасан байдаг. Тэгэхээр эдгээр хүмүүсийг бид нар буцаж одоо салбартаа ажиллах энэ болцоог нээх энэ үйл ажиллагааг эхлүүлэх гэж байна. Тэгэхээр энэ сувилагч нартаа зориулсан бид нэр мэдлэг болон дадлагыг сайжруулах 14 хоногийн сургалтын хөтөлбөрийг боловсролтон батлаад сургалтыг одоо явуулахаар бэлэн болголоо. За мөн түнчлээ одоо хүүхэд тасрагчулаа ар гэрийн шилтгаанаар ажил мэргэжлээсээ бас холдсон за лицензийн хугацаанд дууссан энийгээ сунгуулж чадахгүй байгаа юм сувилагч нар бас байгаа. Бас эдгэртээ зориулсан тодорхой сургалтын хөтөлбөрийг хийж сар болгон зохион байгуулахын болцоог хангаад байна. За дараагийн нэг асуудал бид нар ангаахын мэргэжлээ сувилагч мэргэжчин бэлтгэж байгаа одоо 12 сургууль байгаа. Тэгэхээр энэ сургуулиудад бид нар сувилагчийн одоо ангийг нээх за сувилагчийн анги нээж сургалт явуулж байгаа сургуулиудыг өөрийн харьяанд байгаа болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулах тэнд сувилагч мэргэжтэнг дадгаж сурахад одоо дэмжлэг үзүүлэх асуудлыг нэлээд сайн эрчимтэй зохион байгуулах ажлыг бол хийхээр төлөвлөж байна. За 3 дахь одоо маш том ажил маань юу вэ гэхээр энэ хүмүүс маань одоо суралцах явцад хаана сурах вэ гэхээр эмнэлэг сургуулиудад сургадна. Тэгэхээр энийг одоо зохион байгуулж байгаа сувилагч багш нарыг бэлтгэх асуудалд анхаарч тухайн сувилагч багш нарыг тусгай хөтөлбөрөөр сургаж бэлтгэж ажилуулахад одоо дэмжлэг үзүүлэх асуудлаар сургалтын хөтөлбөрийг хийж эхний сургалтыг одоо зохион болгох бэлэн болоод байгаамаа. Тэгэхээр энэхүү үйл ажиллагаануудыг явуулж чадсанаар бид нар 2020 он гэхэд нэгийг харьцах 2 зорилтынхаа 50 хүртэн хүрсэн байх ийм боломжийг одоо нээж чадна гэж энэ зорилтыг тавьж ажиллаж байна. Манай эрүүл мэндийн байгууллагууд, сургууль, мэрэгчлийн холбоо, төрийн бус байгууллага, энэ сувилагч мэрэгчлэнгүүд маань ч гэсэн энэхүү үйл ажиллагааг цаашаа дэмжин ажиллаж явна гэдэгтээ одоо өөрсдийнхөө үйл ажиллагаагаараа илэрхийлж байгаамаа. За эрүүл мэндийн хөгжлийн төвийн тухайд бол бид өнөөдөр сувилагчдын одоо төгслийн дараах мэрэгшүүлэх сургалт болон эмнэлгийн мэрэгчлэлтний үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг зохион байгуулдаг бол үндсэн байгууллага гэж та бүхэн ойлгож болно. Тэгэхээр энэ нэгийг харьцах 2 зорилтын хүрээнд одоо бас эрүүл мэндийн хөгжлийн төвийн тухайд яг ямар ажлуудыг хийхээр төлөвлөд байгаа юм бэ гэхээр өнөөдөр яг сувилагын одоо лицензийн шалгалтанд нэг сард ойролцоогоор нэг 190 орчим хүмүүс бол бүртгүүлж байна. Шалгалтыг өгч байна. За энэ бас лицензийн шалгалтанд орж байгаа хүмүүстэй дэмжлэг болох үед сар болгон бид одоо 3 хоногийн ийм сургалтын хөтөлбөрийг бол боловсруулад байна. Энэ сургалтанд энэ шалгалт өгж байгаа хүмүүст маань дэмжлэг болох мөн энэ одоо яаж тестийн шалгалтанд бэлтэх вэ гэсэн чиглэлээр үл явна. За энэ сургалтыг бид ямар нэгэн одоо тухайн одоо эсгэж байгаа болон шалгалт өгч байгаа хүмүүст санхүүгийн дарамт учруулахгүйгээр усвын төсвийн санхүүжилтээр үл энэ асуудлыг шийднэ. За дараагийн бас асуудал маань саяхан оюун хамт дарга ярьлаа. 14 хоногийн одоо сургалтын хөтөлбөрийг манай эмнэлгийн мэрэгчлийн хөгжлийн зөвлөлд маань баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд бид одоо мэрэгчлэрээ 5-аас дээш жил ажиллаагүй хүмүүсийг эргээд энэ сувилагын мэрэгчил дадлага практикийг нь одоо олох журмаар бид сувилагын нийгэмлэг болоод эрүүл мэндийн яамнад иргэдэх мэрэгжлийн салбар зөвлөлттэй хамтраад хөтөлбөрөөр боловсруулсан. Тэгэхээр энэ хөтөлбөрт орсон хүмүүс маань эргээд энэ 14 оныхаа сургалтанд суугаад эргээд энэ сувилагын тусламж үйлчлэгийг үзүүлэх чиглэл рүү ажиллах бүрэн боломжтой болно гэж та бүхэн ойлгож байна. За одоогийн байдлаар бол бид улиралд нэг удаа одоо зохион байгуулахаар энэ бэлтгэл ажлыг хангаж ажилласан байна. Цаашдаа энэ маань сар болгон явна гэж ойлгож байна. За энэ сургалт маань мөн одоо энэ сувилагын чиглэлээр эргээд ажиллах гэж байгаа хүмүүст ямар нэгэн санхүүгийн дарамт учруулахгүйгээр явуулахаар бид бол зохицуултыг эрүүл мэндийн яамтайгаа хамтраад хийсэн байгаа. За асуудлын гол нь бол өнөөдөр сувилагч мэргэжилтний тоог нэмэгдүүлэх, сувилагын тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхт байгаа. Тэгэхээр сайн манай дарга нар яг бидний хүрэх зорилт болон эрүүл мэндийн яамнаас одоо санаачлан хэрэгжүүлж байгаа ажлыг та бүхэнд хэллээ. Сувилагч мэргэжилтний тоог нэмэгдүүлэхэд эргээр нөлөөлөх хүчин зүйлүүд байгаа. Үүнд бол одоо сувилагч болох хүсэлтэй охид хүүгүүдийн
тоог нэмэгдүүлэх. За сургалтын совилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа энэ 12 сургуулийн совилгын эсэлтийн квотыг нэмэгдүүлэх. За сургалтын орчин болон одоо чанарыг сайжруулах. За дээрээс нь төлбөрийн хөнгөлөлт дэмжлэг нэмэгдүүлэх. За тэгээд эцэст нь совилгчийн нийгмийн асуудлыг одоо улам бүр сайжруулж явах гэсэн. Эдгээр асуудлууд бол одоо зайлшгүй совилгч болох хүсэлтэй хүүхдүүдийн тоог нэмэгдүүлэх болон ер нь бидний одоо энэ хүртээмжийг сайжруулахад эргээр нөлөө үзүүлэх юм байна. Энэ чиглэлээр бол одоо асуудлууд бас одоо хийгдэж байгаа. За цалин хөссөний хувьд бол 8 дугаар сарын засгийн газрын 264 тогтоолоор бол манай совилгч нарын цалин 1-2 шатлал ахисан байгаа. 20-30% цалин нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор бол одоо нэмэгдэлтэйгээ манай совилгч нарын авч байгаа дундаж цалин 757,700 төгрөг болсон байна. Энэ нь бол ер нь бол дунджаар нэг 127,000-аас 183,000 төгрөгийн хооронд цалин нэмэгдсэн гэсэн ийм тооцоотой байгаа. Өнөөдрийн байдлаар бол одоо та бүхнээс тарагдсан хэвлэлийн мэдээлэл дотор байж байгаа Монгол Улсын хэмжээнд совилгч мэргэжилтэн 11,939 совилгч мэргэжилтэн ажиллаж байгаа хот хөдөөд. Үүн дээр одоо бидний ярьж заншсанаар 1-р шатлал, 2-р шатлал, 3-р шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад бол харьцангуй тэнцвэртэй буюу 23, 24, 22%-аар ингэж одоо ажиллаж байгаа. Тэгэхдээ бас одоо хотод болон хөдөөд ажиллаж байгаа совилгч нарын хүртээмж харилцан адилхан байна уу гэвэл үгүй. Улаанбаатар хотод мэдээж төвлөрөл байж байгаа. Хангаан бусд Улаанбаатар жишээлбэл одоо нэг совилгчд ноогдох хүний тоо 240 байгаа гэхэд хангаан бусд бол энэ тоо 310 орчим гэсэн юм үзүүлэлттэй байдаг. За бид бол совилгч нарыг бас одоо бодлогоор төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтанд эрхэм бодлогоор бэлдэж байгаа гэсэн манай ганц цэцэг захирал ярьлаа. Мөн одоо гадаад улсад эм чимлэгийн мэрэгчлэлтнийг Монгол улсад одоо тусламж үйлчилгээ үзүүлж чадахгүй байгаа одоогийн байдлаар 26 нэр төрлийн өвчин эмгийг эмчилдэг болох энэ одоо технологийн дэвшлийн сургалтанд багаар нь явуулдаг болсон. Үүнд бол манай совилгч нар мөн хамрагдаж байгаа. 2018 оны байдлаар гадаадад нийтдээ одоо 81 эм чимлэгийн мэрэгжилтнийг сургасан байна. Голцоо Япон болон Солонгос улсад үүний бол 20% буюу 15 мэрэгжилт нь манай совилгч мэрэгжилтнүүд байсан байна.